Тэр бол соёлын тэргүүний ажилтан дуучин. Тэртех он жилүүдэд орцонд гитар тоглож, үеийн огтоо доглуулж явсан дуучин. Харин эрхэм алдрыг ингэртээ зүүлсэн дуучин болно гэж тэр үед огтхон ч төсөөлөг байх. Нэг үеийн алдарт соёл эрдэнэ хамтлагийн гишүүн энэ хүн хэдийнэ бидний өчигдрийн танил болчихсон уран бүтээлч. Хэдэн зарагдсан доо гэдэг хүн дурлах ёстой. Хатнаа аюу гоё мөртлөө дотроо хотлаа байж болохгүй л тийм. Дүрсээ үзүүлдэг хүнлэг байна гэдэг маань бол тэр хамгийн гол нь сүудрээ үзүүлдэг байх л да. Дотроо зэлмэд залуу насны бас алдаа байж болох юм л да. За тэгэл нэг харамсаа те бүх юм бол их сайхан юм биш штэ. Цаг хугацааг илээж, илж, өөрийн хамтлагийнхаа уран бүтээлийг бусдад түгээх гэж хичээж яваа дуучин. Харин түүний дотор хэн байдаг вэ? Би бол өөрийнхөө одоо энэ театр одоо арга бодол олон байдаг л байна л та. Миний хулх дээр бол нэгэн цаг үед амьдарч байгаа дуучныхын хувьд тэрнтэй ярилцах гэсэнгүй. Уран бүтээлээс ангид дуучин хүний ердийн амьдралаас тойрон өнгөрөхийг тэр хэмбэ нэвтрүүлэг хичээж байна. Мөн чанарын тухай тий ингээд тавиад ингэж энэ дээр тавиад ингээд үзэхлээр хамгийн гол нь амьдралыг үнэхээр хатуурна зөөлөн байж тий энэ бүх амьдралын хугацаан донд ингэж тэрэмцэж унаж босож ингэж явж гимэн хүний тэр нөгөөх дотоод ертөнцөөс шүү дээ айгүй үнэн одоо бөгөөд айгүй тийм аялгаутай тэгээд тийм л сайхан бүтээл төрөх юм. Сэтгэлээ нээдгүй энэ дуучинд олон хүн дотроо уурлаж үлдэхгүй. Энэ дуучны сэтгэлийн гүн рүү ойртож чадах болов гэдэг эргэлзээний дунд үзэгч та байсаар л байна уу? Айгүй итгэж явсан юм айгүй тийм харамсалтайгаар гонигтайгаар төгсдөг ч юм уу тийм ээ. Угаасаа амьдрал бол өөрөө бол айгүй тийм сонин хачин зүйл баялаг штэ. Тэгэхээр бол тийм одоо зүйл надад бол тохиолдож байгаагүй гэдэг гэж бас ярих нь бол бодлоо л та. Хүнд болохоор тийм тохиолдол байдаг. Гэтэ бол хүнд өөрөө хувь хүн бол яаж хандах уу гэдэг хандлагаас буцаад ирэх хандлага нь бол бас тиймэрхүү дүрсээ үзүүлдэг, сүудрээ үзүүлдэг байх л да. Ордог, гэрэл хийдэг гэдэг шиг хүний амьдрал болохоор ирээн бараан болохоор ээлждэж байдаг ийм зүйл. Тэгэхээр тэр бол хүний амьдралд тохиолддог зүйл. Тэр тохиолдлыг бол тэр хүн хамгийн гол нь их одоо яаж хүлээж авах уу гэдгээс л шалтгаална л та. Юу болохоор бол амьдрал байдаг юм гэж дээ. Тийм үстэй тийм ээ. Тэрийг л одоо хүлээж авч чадахгүй тэгээд тэрэнд ингээд шанлаа арайчтай гээл те. Дуучин хүн өөрийн амьдарч байсан цаг үеэрээ хичнээн гайхалтай хайрлуулж чаддгийг бид мэднэ. Бид адармаатай, адтай, аюултай, гунигтай бүхнийг хөгжмийн гайхалтай илгуутай хамт дуучны цээл хоолоогоор дамжуулан цагаатгаж чаддаг улс. Бид хөгжмийн дууны гайхамшигыг бишрэн сонсож энэ орчлонгийн бараан бүхнээс өөрийгөө аргадаж чаддаг. Бусдыг аргадаж чаддаг тэр дуучинтай та бид хамт байна. Тэр болгон дээр болохоор одоо хүний дотоод ертөнц рүү одоо ингээд нэвчээд тэгвэл эсвэл бол бид ерөөсөө өөрийнхөө дотоод ертөнцийг ерөөсөө ингээд гаргах гэсэн ингээд дарагдаастаа ингээд би гаргаж чадахгүй байж гэдэг юм. Энэ нь бол одоо хүн бол одоо зохиолч хүн болох зохиол бүтээлээрээ гаргадаг. Одоо уран барилгач бол одоо хийсэн бүтээсэн өөрийнхөө барилга гаргадаг. Тэгэхээр л ерөөсөө хамгийн гол нь бол хийх ёстой ажлаа байх ёстой газараа
айгүй л одоо хариуцлагатай байж гэмээр тэр дотроос гэрэлтэх ёстой. Ерөөсө дотроос гэрэлтэн гэдэг маань бол гаднаа айгүй гоё мөртлөө дотроо хотлаа байж болохгүй л дээ. Цогт дэлгэр хүнийхэн хувьд цагаан цайлган, элен талангүй, гэрэл гэгээтэй харагддагч ямар нэгэн төгс зүйл рүү зогсолтгүй давших шиг. Эсвэл хамгийн энгийн байх гэж хичээж байх шиг. Хүн бол танигдшгүй солонго шиг тэгээд энэ хүнийг тань гэдэг цаг хугацааны асуудал. Тий. Цаг хугацаа бол хүнийг бол таниулдаг. Тэгээ үерхэл нөхөрлөл гэдэг бол хүнийг бол таниулдаг. Зоох цагт жаргах цагт хоёуланд байдаг л одоо энэ болохоор үнэхээр нэг бол баталгаалга байх л та. Гэхдээ л энэ уран бүтээлчийг нас тогтож, нам сууж, тэтгэвртэй нам тавин сууж байгаагаар нь төсөөлшгүй байж чадахгүй байлаа. Дуулдаг ч юм уу, хөгжим зохиодог ч юм уу те. Иймэрхүү асуудууд бол их юу штэ. Тэрүүгээр уран бүтээл дээрээ ингэж те гадагшилж яадаг. Тэрэндээ за энэ одоо энэ хайрын тухай гэдэг ч юм уу. Ингээд сайхан дуудуулаа. Эсвэл нэг шин бас бүтээл төрүүлээ. Тэрний цагт за яах нэг юм л байж тээ те. Гэтэ энэ бол нэр хүнд болохоор амьдрал бол хүнд бол дандаа л одоо сургамж болж явдаг. Тэр сургамжин дээр хүн болохоор тэр алдаж ондог. Заяан дээр тэмцэж босдог орчлонд амраг чимэн өөрөө тэмцэж явах учиртай шиг. Өвдгийг тандэрлээд амарлаа хонгор минь өвсөн дотор шоо ингэж амардаг бизээ үлсихтэн элэвлэ хонгор мэ. Дуулаачийн хувьд ярихад мэргэжлийн дуучин тайзан дээр гараад 2 октав дотор дуулждаг байх хэрэгтэй гэх. Гэтэл зарим жижигхэн хоолойтой гавьяатууд байна шүү дээ. Бусдыг муу гэж хэлж байгаа юм биш ээ. Алдар гавья гэдэг өөрийнхөө төлөөх тэмцлийн үр дүн. Ард түмний хүндэтгэл болов уу гэж хэлмээр байна. Нэмж хэлэхэд би алдар хүнд горилж уран бүтээл хийж байгаа юм биш. Улсдаа нэртэй 100-ны манлай соёл эрдэнэ хамтлагт нь 10 гаруй жил дууллаа. Хэмээн ярих нь омогшил шиг, бахархал шиг сонсогдож байлаа. Боцхосын алгарах сарны гэрэл дунд тэгээ дамтлаг уулааны гэлэр боловсрод. Би өөрийгөө бол таньсан, олсон өөрийнхөө хувьд шүү дээ. Бусдын хувьд болохоор заавал танигдах, нээгдэх тийм нэгдэг байж болно. Миний өөрийн хувьд болохоор өөрийгөө таньж мэднэ, хэн бэ? Өөрийн ертөнцид нь юу вэ? Юуны төлөө цогтож явна вэ гэдгээ бол ерөнхийдөө бол мэдлэг байх уу? Цогт дэлгэр Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн Кома хамтлагт хэдэн жил дуулсан. Олон улсын эстрадын дуу дуулаачдын уралдаан, Америкийн нэгдсэн улс, ардчилсан Солонгост болсон 2 удаагийн фестивальд амжилттай оролцож байсан дуучин. Түүний уран бүтээлийн санд 100 гаруй бүтээл байна. Тэр ярихдаа хүний сэтгэл дотор яваад байдаг юм уу? Цаасан дээр нотлоод хадгалсан нь үхмэл бүтээл болж таарна. Тэгэхээр бусдын оюун сэтгэлд хүргэж, дэлгэж тавих хэрэгтэй үстэй. Хэмээж байсан юм. Энэ аялгау дуу хоор шүлэг яруу найраг хүнийг болох тэр дандаа ингэж гэрэлтгүүлж, гийгүүлж дотроос нь энэ хүнийг болох тэр айгуу тийм гэгэрүүлж байдаг л юм л да. Тэр утгаараа болох тэр хүн болох тэр арай бусад энгийн усуудыг бодвол одоо ариусгах нь болохоор их амархан байдаг болов гэж сэтгэлийн ариусгах гэж байгаа шүү дээ тий. Тэр ухамсарт амьдралынхаа 25 жилийг урлагт өгч эргэлт буцалтгүй тэрүүгээр амьсгалж амьдарч явна. Энэ хугацаанд 4 удаа бие даасан уран бүтээлийн тоглолтоо хийсэн уран бүтээлч. Тэгэхээр уран бүтээлч хүн бол яг үнэхээр бол нийгмээсээ бол мэдээж нэг алхам бол түрүүн байх ёстой. Урлаг бол араасаа бол дагуулагч алтан гадас одоо шиг тийм гэрэлтэж ээгөөж байдаг.
Тэгээд энэ урлаг гэдэг юм ийм штэ хэр их одоо өнгөтэй өөдтэй арчилтай явдаг. Явахаасаа бас энэ улс орны ард түмний тэгээд хөгжил дэвшил хиймэр цолбоо бүх юм бол одоо бас тэрнээс шалтгаална л да. Үзэгчдийн сэтгэлд хэдийн байр суурь эзэлсэн түүний бүх төрлийн шигшмэл бүтээлүүд хөгжмийн шинжилсэн найруулгаар сонсогдлоо. Түүний ур чадвар, дотоод хүсэл тэмүүлэл, зан чанар сэлтэй бүгдийг хөшиггүй цонхны цаанаас нэвт шувт харуулах гээд байх шиг. Эсвэл октоос ямарч тайлгүйгээр сэтгэлээ түгжээд байх шиг. Түүний бие гэдэг хүнийг үзэгчтэй харж байна. Хүнд болохоор цагаахан тэгээд санаандгүй ч юм уу одоо тийм гинхэн ч юм уу тийм алдаа бол байж болно гэж би бол үздэг. Тэгээ алдаагүй хүн болохоор бас бүтээл гаргахтаа бол нэг жоохон тийм шүү дээ. Алдаж ээж одоо юмд хайр өгдөж, төлөвдөж тэгээд шаналж, шархалж байж гэмээн хүн тэндээс алдаанаас хүн сургамж. Ер нь алдаа гаргаагүй хүн бол ер нь тэгээд ерөнхийдөө амьдралыг болохоор төсөөлөл ер нь жоохон тааруухан байдаг гэж боддог. Халуунд нь хаалж, хүүтэнд нь хөрж явж гэмээн бол хүн бол илүү их амьдралын үн цэнийг мэдэрдэг. Тэр утгаараа хийж байгаа бүтээл нь бол одоо бас тий үнэн төгс төгөлдөр жоохон ойртож нийцэж гарах болов гэж боддtiin. Хүн байхын утга учир, шалтгаан бүхэн, цаг хугацаа, хорон мөч, цаг өдөр өнгөрөх тусам элэгдэн хуучирсаар л байна. Энэ л амьдрал хэмээх гүүрэн дээр та бид алхалсаар. Харин амьдрал гэдэг хүн таны туулж өнгөрүүлсэн хуучин үүр бус. Харин таны дурсаж, бусдад ярьж, ухааруулж, нээж өгч байгаа тэр ухаанаа. Ер нь хайд багш маань надад хэлж сургаж байсан. Нэг хайд багш маань тэгэл олж идэг бол бас хүний амьдрал хэрэгтэй юм хэлчих гэсэн тийм. Тэгээ аль уян болохоор хэмжээ саундал байх хэрэгтэй. Жаргал ч юм уу, цэнгэл ч юм уу бүх юм болохоор хэмжээндээ байх. Хэмжээнээс хитэрсэн альва нэг зүйл болохоор хойноосоо системийн үйл дагавар гардаг л да. Тэгэхээр бүх юм хэмжээндээ байх нь бол их зөв. Хэмжээнээс хитэрсэн юм болохоор заавал муу уршиг үйл дагаврыг бол дагуулж байдаг. Тэгэхээр болгоомжтой харьцах хэрэгтэй. Альва юмд болохоор болгоомжтой бол болохоор хүнд бол байх ёстой айгүй нандин чанар бүх юм болон бүтэн гэж одоо муухарлаж тайрдаг бол одоо бас алдаа. Түүнд алдар нэрийн хойноос шунан дурлан адган яарах тачаадсан их хүсэл алга. Зүгээр л өнгөрсөн он жилүүдийг маргааш тань өөрийн мэдлэлдээ байлгасан энэ хүрэн бүтээлч өөрөө эгэлжирийн хүн гэлтэй. Үнэхээр уртаа юм уу? Ургүй юм уу тийм ээ? Тэгээ яг үнэхээр одоо дадвагдшгүй тэгээд олон түмний зүрх сэтгэлд олон 10 жил 100 жилээр хоногшсон одоо дүрх дуу хоолой тэгээд өнгөд өрс энийг л бол одоо шүлэг яруу найраг ч юм уу те энийг л бол одоо хэлэх болов гэж бодож байгаа шүү дээ. Гэтэл одоо хүн болгон л уран бүтээлч гэх юм бол одоо урна хаанаага уртаа байна, ургуу байна. Тэр бол одоо хайцсангуй бол одоо бас чин дээр тайхан болохоор тэр асуудал чинь болохоор дүгндэг асуудал нь болохоор усууд нь судлаач нар те. Тэгээд тэдний хэлэх ёстой асуудал болоо да. Бидний амьдралын эргэн тойрон худал үнэн бүхэн ээлжлэн байдаг. Тэр үнэн, тэр худал бүхэн бидний зүрхийг ойлуулж, өвдгөж, баярлуулж, бас хэн нэгний хүүрнэж байгаа дурсамж биднийг цаг хугацааны гал тэргээр хуучин бүхэн лүү хүргэж өгдөг. Зогсохгүй, зогсолтгүй урсах энэ бүхний дунд бид бие биеэ танихыг хичээн амьдардаг.
Ерөнхийдөө шүү дээ. Алдаа бол хүнд байх л ёстой шүү дээ. Тэгэл алдахгүйгээр бүх юм тэгээс сулгун тэгш байдаг л бол одоо тэгэл үгүй ерөнхийдөө хүн алдаагүй хүн гэж бол байхгүй. Том алдаа гэдэг нь болохоор том асуудлыг хэлэх юм байна л да. Хайрлах гайхамшигтай чадварынхаа төлөөсөнд хүн төрлөختөн хичнээн ихийг олж авч хичнээн ихийг алддаг гэдсэн хүн гэдэг хүн хэвээрэл үлдэхийн сайхан нь амьд явахын хамгийн том шалтгаан гэдэгт тэр итгэнэ. Хүн байна гэдэг нь бол хамгийн гол нь бусдад бол хамгийн гол нь дараа очруулахгүй. Хүн тосоолч болохгүй гэж болно шүү дээ. Өөрийгөө аваа явцдаг. Гэтэл болохоор бусдад ингээл дараа очруулаад хэлбэрт шүтэж агуулгыг гээчхэд байгаа энэ нийгмээс, энэ амьдралаас хүн бүрийн тэр өнгөцхөн ертөнцөөс тэр хэмбэ нэвтрүүлэг хол байхыг хичээлээ. Амьдрал үргэлжилж, бидний үргэлжлэлж хүн гэдэг нэрээр овголсоор л байна. Харин тэр хэмбэ? Энэ хүү асуултыг үзэгч таны оюуны мэлмид шагтлан үлдээлээ. Хүн болж игэл одоо энэ тамлт дээр ирэх хугацаанд их одоо бүтээлч байх хэрэгтэй. Тэгээд болж игэл их сайхан цагаан муур татуулсан гэгээ сайхан дуудагдаж явах хэрэгтэй. Хүн дурлах ёстой. Аднаа аюу гоё мөртлөө дотроо хотлоо байж болохгүй. Хүнлэг байна гэдэг нь хамгийн гол нь. Бүх юм бол их сайхан зүйл биш шүү дээ. Энэ уран бүтээлчийн дотоод ертөнцтэй тэр хэмбэ нэвтрүүлэг ойрхон байхыг хичээлээ. Огтоос танихгүй, огтоос мэдэхгүй тэр ертөнцийг дэлгэнэ гэдэг даанч худал. Бидний мэдэх үнний цаана бидний мэдэхгүй үнэн үлдгэл болно. Гэсэн чи энэ уран бүтээлчийн ертөнцийг үл нэвтэрсэн ч сэтгэлийнх нь хаалгыг тогссон гэж найдаж энэ удаагийн нэвтрүүлгээ жаргаж байна.